Тохируулга үйлчилгээг мэргэжлийн түвшинд цогцоор хангах төв. Хөгжлийн бэрхшээлтэй оюутан өөрийн хүсэлтээр энэ төвд бүртгүүлж, эрүүл мэндийн байдлыг нотлох баримтаа өгч, тохируулга тодорхойлох ганцаарчилсан ярилцлагад орно. Итгэмжлэгдсэн нөхөн сэргээх зөвлөх, эсвэл мэргэжсэн зөвлөх. Тодорхой загварын дагуу ойролцоогоор 1 цаг ярилцлага хийж, тухайн оюутан хичээлийн хөтөлбөрт багтсан мэдлэг чадварыг бүрэн эзэмших, өөрийн хичээл зүтгэлийг шударгаар үнэлүүлэхэд нь шаардлагатай боломжит тохируулгыг тодорхойлно. Ярилцлагын явцад тэмдэглэл хөтлөх, багшийн материалыг цахимаар авах зэрэг тохируулгыг хэрэглэхдээ бусдын оюуны өмчөд хүнд итгэлтэй хандаж тараахгүй байх хариуцлагыг холбогдох хууль журмын үндслэлтэйгээр сануулна. Оюутантай хийсэн ярилцлагад үндэслэн кейс бичиж, оюутны хувийн хэрэгт хадгална. Оюутан өөрт батлагдсан тохируулгуудыг цахим системээс сонгосон хичээлийнхээ багш нарт илгээх үйлдэлийг хий. Системээс автоматар илгээгдэх тохируулгын загталд оюутны хувийн мэдээлэл орохгүй. Оюутан тохируулгадаа өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж, дахин ярилцлагад орж болно. Хэрэв өөрчлөлт хийх хүсэлт гаргаагүй бол тухайн оюутан төгсөн төгслөө батлагдсан тохируулгуудыг хэрэглэх эрхтэй байх ба семестр бүр сонгосон хичээлийн багш нарт тохируулгын загтлыг илгээх үйлдэлийг давтна. Боловсролын хүртээмжийн нэгжтэй холбоо барьж асууж тодруулах, зөвлөгөө авах, дэмжлэх туслалцаа хүсэж болно. Хэрэв тохируулга бүрэн хэрэгжээгүйгээс шалтгаалan шалгалтын оноо алдах, эрцийн оноо буурах зэрэг асуудал үүсвэл тухайн оюутанд даруй мэдэгдэх үүрэгтэй. Энэ нь оюутны хохирлыг барагдуулахад маш чухал байдаг.